минь гэрэл төслийн хүрээнд байгуулагдаад 4 сарын нүрийг үзээд байна. Өсвөр үеийнхний сэтгэл зүй, бие бэлдэр, эрүүл мэндийг хамгаалах зорилготой гэрэлт төслийг оюутлага компани санхүүжуулан Good Neighbors олон улсын байгууллага, эрүүл ирээдүйд хүрээм бус байгууллага, Монголын жижигзүүгийн холбоо болон Монголын крикетийн холбоотой хамтран 5 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа ч. Төслийн өмнөх шатуу Цонгон хайрхан дүүргийн сонгогдсон ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжсэн бол 3 дугаар шат Баянзүрх дүүргийн 4 ерөнхий боловсролын сургуульд хэрэгжиж байна. Ийхүү Баянзүрх дүүргийн 4 ерөнхий боловсролын сургуулийн сурагчид шогийн актемд хичээллэж байгаа юм. Цэлмэн гэдэг би 148 дугаар сургуулийн 8 ангид сурдаг. Энэ спортоор бол би 2 сар хичээлж байна. Тэгээд анх удаа манай энэ спортод 4 сар явж байгаа ихч маань ирээд чи энд яг явах уу гэд явж ирсэн. Анх удаа би ингээ зүгээр нэг яваад үзье да гэж бодоод явсан. Тэгээд одоо олонгууд амар дуртай өөрийнхөө хөслөөр сонирхлоод байгаа явж байгаа. Манай ангийн банд цуг явдаг. Эхлээд бол манай ангиас 5 хүүхэд явж ирсэн. Тэгээд бус нь шандраад болцсон. Уйдаад тэгээ бит хоёр бол одоогоор тууштай явж байгаа. Намайг Хүрлөтөр Автоматр гэдгээ би 148 дугаар сургуулийн 8А-гийн сурагч. Тэгээд яг энэ жүжигцүүгээ яг ингээд яаж ирсэн бэ гэвэл яг нэг бие хамгаалах тулааны урлаг гэдэг бас спорт талтай би өмнө нэлээд удаа харж байсан. Тэгээ манай сургуулийн энэ хэдийн эгчнэр хурж ирж өнгөтэй жүжигцүү гэдэг спортод явах хүмүүсийн тэр би заа нэг өмнө хэдийн удаа харж байсан юм чинь юм бол гой сонирхоод үзье гэдээ орж ирж байсан. Анх бэлтгэлийг ихэд аюулгүй гой санагдсан. Тэгээд яг ингээд бэлтгэд бие хаалж яг ингээд дасажул масжуулагчтайгаа ярилцаад аюулгүй гой төвгүй байдгүйсэн. Чи заримдаа автобусанда таачих юм бол азтай байдаг байхгүй. Тэгээд автобусанда суудаг. Бусад үед бол хаяад нөгөө автобуснаас оцорч юм бол гүйдэг хідэн ч буудалгүйгээд байгаа мэдхгүй ямар ч байсан 72 цагаан давнаас өцөр хүртэл гүйдэг. Тэгээ гүйж байгаа наашаага ирдэг. Тэгэхгүй бол бэлтгэлээс оцрох аягүй дурггүй. Тэгээд энэ спортод бол явснаар аягүй төвчээртэй болж байгаа. Тэгээд хүүхдүүдтэй харилцаа хандлага, тэгээ багшийг хүндлэх суртахуу гээд тэднийг аягүй сайн сурж байгаа. За энэ хүн киморо оруулахгүй тулд яах вэ? Би киморо хийчих юм бол ийшээ ингэж дараа дуусчих чинь тэгээ нэг. Тэнгүүт энэ хүн өөрийнхөө бүснээс юм уу энэ аваас ингэ бариад энэ гараа ингэ дээшээ гарахгүй хамгаалчтай. Тэгээд тэрвээ бүр ингэж орж чадахгүй байх юм бол яг ингэж орчоод гацаад бэк руу орж чадахгүй байх бол эндээс зүгээр энэ хөлөө давууллаа. Хөлөө сав хошин сав. Гас хэрэг. Би яг спорт зөндөө спорт хийжсэн. Би бол их өмнө их спортуудаар явж ирсэн. Тэгээд би нэг волейболоор бас хэд удаа явжсан. Тэгээ их спортуудыг их үздэг. Жүжигцүүгээд би их олон талаар их юмоо их бие сайжруулъя гэж жүжигцүү бас тэгээд миний бие бэлтэрч явах тиймэрхүү дутагдaltaй. Тэгээ бас волейболоор болчихж байгаа учраас жоохон бие бас жоохон чангалуудыг гэж жүжигцүү урьсан. Өмнө чөлөөт цагаараа хичээлээ тараад зүгээр гэртээ ирээд зурагт үзээл утас ухаасуудаг байсан. Одоо олонгууд ингээд цагийг зөв зохистой өнгөрүүлээд бэлтгэлд явж аваад шинэ юм сурж байгаад айгу баяртай байгаа. Манай ээж бол жоохон дургу байдаг. Нөгөө ээж өөрөө айгу тийм том зэжтэй эрхтэлэг битэй. Ингээд нөгөө би нөгөө яг тийм болчуудаа гээд тэрнээс болоод жоохон эмхтэлэг юмд явмаа гэж жоохон бодлоод байдаг. Түүнээс ш зүгээрээ. Ээж маань бол юу ч хэлдэггүй. Намайг их дэмждэг манай ээж аваа. Бүх талаар мань дэмждэг. Тэгээд жүжигчүүд барилж яана гоё нэ гэсэн чинь за минийх дуртай зүйлээрээ яваа гэсэн. Хэрэглээ. Өөрлөгөө. Энэ өвдгийг харсан сая. Доошоо ингэ зоож орно шүү зөө. Тэгэхгүйгээр энэ өвдөг орохгүй байх юм бол бэк руу орох ч бодлоо л шүү дээ. Энэ өвдөг оруулаа араас нь нөгөө үгээ илээ. Ингээл бэк контрол руугаа. Яг ингэж орчоод гацаад бэк руугаа орж чадахгүй байх юм бол эндээс зүгээр энэ хөлөө давууллаа. Аран бор байгаа шүү. Шогийн тем бол нөгөө нэг багш нарын гоё хүүхдүүд нөгөө нэг ийдэг харилцаа. Тэгээ багш нарыг
чадвартай. Тэгээд тийм хөдлөлөөр нь их сонгож авсан. За одоо акшн болчихоо. За техникийн бослоо. Жиуццугийн болохоор нэгийг хүндэлж харьцаж байгаа тэр хүндлийн байдал надад айгүй таалагддаг. Хоёр багш маань айгүй дэмжижсэн. Тэгээ тэрнээс болоод ерөөсөө шантарч мантарх асуудал гарч байгаагүй. Хоёр багш айгүй дэмждэг. Чадахгүй байх, болохгүй байх гингүүд хоёр багш чадна гэд дэмжиж идэг болохоор зүгээр идэг. Чи ингэж гараа өрчлөө. Хүлээд аваад татаад арна. За камераныхаа барьцыг авах. Энэлийн гарлаа шүү дээ. Энэлийн гарлаа авах шүү. Энэ гар биш үү? За энэ дээр камераа авсан юм. Ингэж авдаг шүү дээ. Ингэж авлаа. Энэ гараа бугуун дээр дарлаа. Ингээд утсан. Барьц авахгүй энэ хараа. Барьцыг ингэж авахгүй зүгээр эндээс нь ингэ дараад авчих. Цаашид бол тэмцээнд ороод энэ спорт үргэлжлүүлээд тэгээд медаль аваад хоёр багшийн болон гэр бүл найзуудынхаа бахархлыг төрүүлэхийг хүсдэг. Тэнгүүтээ энэ гарыг ийшээ түлхсэн байгаа байхгүй. Тамирчин ёс суртахуунтай тэгээд соёлтой хувь соёлыг сайн мэддэг. Тэгээд бас төвчээр гэдэг зүйлийг хүнсэртэй байх хэрэгтэй гэж боддог. Хайлтургой байна уу та хоёр? За хайлтан дээрээ байхгүй. За энэ байдалд орсон байсан ч болно зөө. За одоо таацаа хоошоо эргүүллээ. Хоошоо эрг. Бүр эрг бүтэн эргэн шүү. Яваад. Явлаа. Эрг. За одоо энэ үнийг унахаас өмнө шууд цаваад Би том болоод цагдаа болохыг хүсдэг байсан. Тэгэд энэ том болоод би олимпийн авраг энэ жиуццугаар явсараа олимпийн чадвар аврах төрнэ. Тэгээд буцаар их тоглодог манайх үеийнхэн. Тэгээд Mobile Legends, PUBG их мөнгө үрдэг. Ер нь тэгрийгээ болоод ер нь өөрийгөө бялдрыг хөгжүүлсэн намайг дээр шүү гэж хэлье. Жохон соёлтой тэгээд жохон ингээд гадуур хогоо бити хаяараа жохон Монгол улс чи ингээд сөнкөөд байж тээ хайрлж майлж болтгүй мүү тэгээд энэ спортоор хичээлээд үзээрэй аюул чиний төвчээрийг чинь шалгана чи өөрийгөө сориод үзээрэй гэж хэлмээр байна. Бооч бол. Тэгээ бооцсон ч. За бол.